За асуултанд хариулнаа. Хүндлэл дээр бид хүндлэл дээр яг юун дээр алддггүй гэсэн асуулт ирсэн. За тэгэхээр яг хүндлэлийн тухай ийм хүндлэл дотор байдаг гэд нуршиж ярихгүй. Ер нь их хвчлэн тийм үү. Бид нар өөрсдөө анзаардаггүй. Эсвэл одоо хумсралгүйгээр яг хүндлэл гэдэг юм дээр бид нэр яг юун дээр илүү их алдаад байдаг юм бэ гэдгийг тоомчлог хэлье. За энэ дээр бол хоёр том чухал одоо хоёр том бодит зүйлийг авлаа. Нэгдүгээрт нь бол бидний эго бол хүндлэл дээр яг маш их саадуулдаг. Хоёрт нь бол айдас байдаг биднэрт. За эхнийхээ цөмөөрөө жаахан тайлбарлая. За эго буюу одоо өөрийгөө шүтэх үзэл. За энийг бол бид бүгдээрээ мэднэ тийм үү? Ер нь бол эго хэрэгтэй гэвэл за сэтгэл зүйн одоо зүгээс харах юм бол нэг тийм айхтар хэрэгтэй зүйл бол биш. За тэгэхээр бизнес буюу бизнес коуч нар бол яхаа хэрэгтэй, эго хөгжүүлэх хэрэгтэй гэдэг. Зүгээр яг одоо сэтгэл зүйн одоо өнцгөөс сэтгэл зүйн үүднээс бол энэ төр бол эго бол биднэрт маш их бодлон тулдаг. Тэгэхээр эго гэдэг нь яг хувь хүн махан бие яг шүтэх үзлээ гэсэн. Өөрийнхөө биеийг яг шүтэх үзэл гэсэн. За энэ яагаад ингэж хүндлэл дээр одоо цаад болдгоо гэвэл ер нь бол бид нар энэ эго гэдэг юм их хөгжүүлэхээр бид нар маш их одоо бардан болдог. За тэгээд мэдээж одоо энэ нэгтгэхээр яг хүнийг бол яг бид нар өөрийгөө бусдаас илүү гэж боддог. За энэ бол үнэхээр одоо өрөөсгөл бодол. Бид нар бол бусдаас яагаад ч илүү байхгүй. За энэ бол яг үүн дээр бид нар их ундаг. Бид нар болохоор бусдаас баян байна, бусдаас хөөрхөн байна, бусдаас боловсралтай байна, бусдаас илүү байна. За одоо юу гэдэг мэдгүй бусдаас илүү цагаан байна ч гэдэг юм уу ингээд бид нар юмд унаад байдаг. За ингэж явхаараа бид нар яхаа бусдыг бид нар хүндлэхээ болчдөг юм. Ер нь бол өөрийгөө л гэж бодоод өөрийгөө л гээд байдаг. Ер нь бол энэ үзэл бол ер нь шууд харагддаг, мэдрэгддэг, танигддаг. Эсвэл би гэсэн үзэлтэй хүмүүсүүд бусдыг хүндлэх нь маш ховордоо юм. За энэ дээр ягаад бид нар ингэдэг вэ гэвэл ерөөсөл бид нар одоо энэ дэлхий дээр өөрийгөө л хамгийн тийм чухал хүн л гэж бодоод ерөөсөл very important person буюу VIP л гэж өөрийгөө л бодлоо. Гэтэл энэ бол бид нар бол яг үндсэндээ бол бидний одоо их хэлэл бол ердөө л хомхийн тоос шүү дээ. Ер нь бол хомхийн тоос л юм байна лээ ер нь. За тэгэхээр ер нь бас нэг утга нь бол бид нар бол хинжил биш юм байл шүү дээ. Гэтэл чи энэ дээр бол бид нар бол яг маш их өөрсдөө яг дээш нь тавьдаг. За дээр манай багш нэг хэлж ирсэн. Ер нь бол хүн хүнд бол хэрэгэм зэрэгл өгөөд ивэл хүн тэр хэрэгэм зэрэгтэйгээ яг хэрэгэм зэрэгтэйгээ амьдраа сурчдаг юмаа гэж. Тэгэхээр яг энэ бол одоо яг толгойд орж ирж байна. За чинь одоо таныг даргал гэдэг бол яг та тэр даргатайгаа яг амьдраа сурчхан таныг одоо маш том хүн гэж бодоод байвал яг тэрнтэйгээ сурчхан тэрнтэйгээ амьдрээд нэгсэндээ одоо яг үндсэн мөн чанарынхаа хүн гэдэг чанарыг яг бид нар алдаад ганцхан тэр нэг цол хэрэгэм таныг одоо яг өргөмжилж байгаа тэр өргөмжил дээр бид нар яг тэр нь түүнтэйгээ бид нар яг амьдраад байна гэсэн. Тэгэхээр ягаад бид нар ингэж хүндлэл дээр ингэж алддаггүй вэ? Бид нэр энэ эго маань биднийг яг тэр үйлснээр бусдыг одоо бид нар дорой үзэх, бусад бол миний доор гэж бодох, би одоо хамгийн одоо гэдэг чухал нь шилдэгнэ гэж ийм бодлыг бид нар төрүүлдэг. Тэгэхээр энэ эго гэдэг зүйл бол яг бид нарыг ингэж одоо буруу юмд хөтөлж биднийг ер нь буруутгадаг. Тэгэхээр бид нар энэ эго гэдэг юмыг эго буюу хувь хүнийг үзэх, өөрийгөө гэсэн үзлийг бид нар яг аль болох доор байлгаж, аль болох энийг бид нар одоо дарангуулж байхгүй бол бид нар энд дээр бол их алдаа хийдэг. За хоёр дахь алдаа том алдаа гэвэл биднэрт айдас байдаг. Тийм нуугдмал айдасуд байдаг. За энэ үнийг хүндэлчих юм бол би нэг тэрийг алдчих юм байна. За эсвэл энэ үнийг хүндэлчих юм бол бид нар яг энэ энийг хүн түүгээр дамжаад намайг одоо дарангуйлна, эсвэл хүнд байдалд оруулна, янз янзын одоо юу гэдэг таагүй нөхцөлд оруулна гэдэг бид нар яг ийм хар багт авсан нууц айдсууд их байдаг. Энэ нь бол ихэвчлэн яг далд ухамсарт маш их гүнзгий суусан байдаг. Тэгэхээр энэ болгоомжлолоос энэ бол их төрж гарч ирдэг. Төрж гарч ирсэн байдаг. Энэ бас яг тэрүүний миний хэлснээр далд ухамсарт тэр чигээр програм болоо суучихсан байдаг. За ингээд ер нь бид нар яагаад ингээд ер нь бол бусдыг хүндэлдэг вэ гэвэл ерөөсөө л бид нэр бол яг эргэн тойрондоо бид нар одоо гэдэг талархал илэрхийлэх зүйл гэдэг зүйлийг бид нар маш их бага хийсэн байдаг. Ер нь бол хүндлийн өмнө бол миний ойлголтоор бол маш их
өргөн хэмжээгээр энэ талархлын одоо суур суусан байх хэрэгтэй. Маш их талархал одоо юу гэдэг бүх юм талархаж одоо юу гэдэг сурах биш бүр ингээд бүр сурчсан тийм үү. Тийм одоо бид нар ухамсар одоо нэлээ гүнзгий суусан байх хэрэгтэй байдаг. Тэгэхгүй бол бид нар талархал байхгүй байхаа үед биднэрт яг хүндлэлийг одоо бий болгоно гэдэг маш хэцүү байдаг. Ягаад гэвэл энэ хоёр хоорондоо маш их одоо холбоотой дэвсгэр суур гэж түрүү хэлсэн болохоор талархал нь үнэхээр дутаж байгаа үед бид нэр яг хүнийг одоо бусдыг хүндэлнэ гэдэг бол энэ бол маш их тийм үл ойлгох зүйл байдаг. Энэ ягаад энийг хүндэлж байгаа юм гэсэн асуулт хүмүүсүүдийг их тавьдаг тийм үү? Ягаад би энийг хүндлэх ёстой? Энэ хүн буруу ярьж байхад би энийг ягаад хүндлэх ёстой? Ер нь ягаад хүндлэх ёстой вэ? Бид нар ядаж тэр хүний оршихуй хүндлэх ёстой. Тэр хүн одоо ингээд энэ одоо дэлхийд байж байгаа, таны дэргэд байж байгаа гэдгийг яг хүндлэх ёстой. Гэтэл бид нар нөгөө нэг ялгуурчилсан үзэл гарч ирэх яадаг вэ? Ерөөсөө би одоо энэ надад хэн хүн сайн хандгал юм бол эсвэл таата нөлөө үзүүлэх юм бол би энэ хүнийг хүндлэн таагүй нөлөө үзүүлж байгаа үед би энэ хүнийг бол яах вэ? Хүндлэхгүй гэсэн тийм хэмжээсийг бид их гаргаж тавьдаг. Ерөөсөө нэг тийм одоо сайн муу гэж ялгадаг шиг одоо юу гэдэг энэ үнийг би хүндлэн ийм байвал би хүндлэн ийм байвал би яах вэ? Хүндлэхгүй гэсэн зүйл байдаг. Энэ дээр бол ер нь яг хүндлэл дээр биднэрт бол тэрээ бид нар гүнзгий ойлгоё гэж одоо оролдох юм бол ийм хэмжээс бидэрт байх ёсгүй. Ягаад гэвэл юу гэсэн үг вэ те? Одоо чи одоо би одоо аавыгаа одоо гэдэг нь те эсвэл өвгдээцээ тийм таата байх юм бол би хүндлэн тийм үү? Таагүй тэд нар надад таагүй мэдрэмж өгөх юм бол би яах вэ? Тэднийг одоо хүндлэхгүй гэж би одоо тэгж ялгуурчлан гэдэг ч юм уу тэгж үзэх нь шүү дээ тий. Тэгэхээр ингээд бид нар буруудаад байдаг. Тэгэхээр энэ дээр одоо бас сайн муу дээр бид нар маш их алддаг. Сайн муу юм дээр. За энэ хүн сайн байх юм бол би хүндлэн, муу байх юм бол яах вэ? Би энийг хүндлэхгүй гэд. За тэгээд энэ дээр бол бид нар үнэхээр их алддаг. Тэгээд нөгөө хүн жаахан тааруу байх юм бол эсвэл одоо таны жишээ тийм үү жишээнүүд надад нэг тийм багад нэг бас нэг зүйл байсан. Одоо гэдэг хэрвээ ингээд би ингээд арх уучсан хүн байх юм бол тэрийг бол одоо юу гэдэг бараг л одоо юу гэдэг юучлал одоо гисгээд өнгөрнж гэдэг юм уу да бүр хүндлэхгүйгийн одоо доотлын хэмжээсэн дээр хүрнэ гэсэн. Хэрвээ тэр хүн их таатай байх юм бол одоо миний дуртай юмдаа яг тэр үний зүйл та хэмжээс нь таарч байх юм бол би тэрийг хүндлэнэ. Энэ бол ер нь би бол энийг бол буруул гэж хэлнэ. Ягаад гэвэл бид нар ямар ч тохиолдолд яах вэ? Хүндлэлийг гаргаж явах хэрэгтэй. Тэр хүн танд ямар одоо харьцаа байна, ямар яаж яах гэдгээс үл хамааран бидний эхний зүйл бол яах вэ? Бид нар бол хүндэтгэлийг үзүүлж явах хэрэгтэй. Дараа нь үнэхээр одоо та одоо тэр хүнтэйгээ одоо өөрөө ямар нэгэн харилцаанд ороход тийм үү? Дараа нь та тэр шийдвэрээ гаргаж болно. Дараагийн алхам. Эхний алхам нь бол яах вэ? Энэ мэдээж одоо эхний алхам заавал хүндлэл байх хэрэгтэй гэж боддог. Тэгэхгүй бол үүн дээр бид нар алдаад. За дөрөв хэлсэндээ хоёр дахь нь бол айдас гэдэг. За айдсыг бол бид нар бол нүүр тулнал барддаг. Ерөөсөө ямарваа нэгэн айдсаас бид нар зүхтэж болдгоо. Ягаад гэвэл зүхтах тусам тэр айдас томордог. Айдсын чинь гол зарчим тэр шүү дээ тийм үү? Ерөөсөө нүүрэл тулаад байх юм бол яах вэ? Тэр айдас байхгүй болоод идэг. Ер нь бол хоосон зүйлээс бид нар айдас айдаг шүү дээ тийм айдас гэдэг нь тэрийг л хэлдэг. Тэгэхээр айдас дээр бид нар бол яах вэ гэвэл ерөөсөө бид нар бол өөрсдийнхөө одоо гэдэг хий хоосон зүйлийг бодтой гэж бодохын оронд зүгээр л хий хоосон зүйлээ энэ бол хий хоосон зүйл юм байна гэдгийг яах вэ? Нүүр тулнал тэрийг л давж гарах хэрэгтэй. Тэгэх юм бол бидний тэр одоо хүндэтгэл дээр саад болоод байгаа айцууд аяанда яах вэ? Байхгүй болж эхэлнэ. Дараа нь одоо тийм үү? Цензур гэдэг шиг тийм ерөөсөө хүндлэл дээр бол тийм байх ёсгүй. Эхлээд бид нар бол ер нь л бол бидний эхний нэг тийм одоо хүн гэдэг хүний хувьд шүү дээ тий одоо ухамсартай хүн гэдэг хүний хувьд бид нэр эхлээд ямарваа нэгэн зүйлийг ер нь ямарваа нэг хүнийг хамгийн эхлээд бид нэр хүндэтгэлтэйгээр буюу хүндлэлийг бий болгох нь хамгийн их чухал. Дараа нь та нар тэр үнэ яах вэ? Тэр юм байна, тэгж байна, ингэж байна гэж яах вэ? Өөрсдийнх нь тодорхойлтыг өгж болно. Тэгхгүйгээр бид нэр яах вэ? Эхлээл тэр нэг шүүмжлэл гэдэг юмыг эхлээл тавьчих юм бол энэний цаана бол ямар ч одоо хүндэтгэл байхгүй болчихно. Ер нь эвдэр хөвчлэн зарим нэг зүйлээ бид нэ шүүмжлэлнүүдээр бүр ингээд ухамсартай ба ухамсаргүйгээр бид нар хараа сурчсан байдаг.
Тэгээ ер нь л бол энэ хүнийг ерөөсөө шууд л энэ хүнийг би хүндлэх үгүй юу гээл яг хаа. Ингээл эхэлдэг бид нар. Шүүгээл эхэлдэг. Тэгэхээр таны тэр хүн чинь тийм ээ. Өмнө ямар хүн байсан, одоо тэр хүн ямар одоо сэтгэл зүйн аястай явж байгааг бид нар мэдэхгүй шүү дээ. Тийм учраас бид нар яг эхлээл нэг тийм хүндэтгэл үзүүлэх юм бол харин тэр сэтгэлийн одоо аяс нь яг ил гарч ирнэ тийм үү. Эсвэл сайн бол сайн гарч ирнэ, таагүй явж байгаа бол таагүй явж байгаа гарч ирнэ. Бидний хамгийн эхлээд илэрхийлэх тэр одоо илэрхийлэл нь яг хүндлэл байх ёстой л гэж би бодож байна. За ингээд анхаарал тавьсан баярлалаа.